Powered by Airplane. Аяли хөгжи. Сайн байцгаана манайхаа подкаст рүүмийн цаашин даваар та бүхэнд өргөд бэлэн болсон байна. Powered by Airplane. Тэгээд манай подкаст маань Аяли хөгжи гэдэг үрээтэй явдаг байгаа. За тэгээд өнөөдөр подкаст маань хүнтэй зочд хүрэлцэн ирсэн байгаа. За зочдоо та бүхний өмнө танилцуулахад бэлэн болсон байна. За манай Room 10 гэдэг одоо crime podcast хийдэг маа Дэмбэ мэн Дэги гэж дуудана буюу Минсү. Ер нь бол YouTube үздэг үзэгчд нь бол Минсү гэдэг нэрээр нь ер нь мэдж байгаа бах. Тэгээд ер нь Минсүгээрээ явдаг бах. Тэ Минсү. Энэ манай сонсогчд маань л ер нь мэдэх баха. Хоолоогоо манай. Хоолоог нь шууд сонсоод мэдж байгаа. Өнөөдөр бид бүхэнтэй бас хүрэлцэн ирсэн байгаа манай бүсгүй байгаа. Манай Мига хүрэлцэн ирсэн. За Мига өөрийгөө танилцуулаад тэгээд подкаст эхлэх үү. За тэгээ. За өнөөдөр ямар ч байсан подкастаа өрсөнд маш их баярлалаа. Тэгэхээр намайг Мига гэдэг. За би цагдаагийн ерхий газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээ мэрэгчлэн цагдаагийн эзлэгч цолтой. Тэгээ яг үндсэн би одоо цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа ч гэсэн үндсэн мэрэгжил маань тантай адилхан сэтгүүлч PR чиглэлийн мэрэгчлээ. Тэгээд үндсэндээ цагдаа сэтгүүлч гэж хэлж бас болно. Вау, цагдаа сэтгүүлч. Миний анх удаага л ийм сонсож чинь цагдаа сэтгүүлч гэдэг. Тэгээ би ч бас сэтгүүлчтэй. Уг нь сэтгүүлч мэрэгчлэрээ төгссөн юм. Тэгээ яг нөө нэг юм одоо нөө яг ингээл мэдээзэдээ бэлтгээл яг нөө сэтгүүлчд чинь нэг юм харвас сэтгүүлч байдэн шүү дээ. Би бол өөрийгөө тэд нар ажил сэтгэлж гэж хэлхээс бол ичдэг. Яг нэг тийм амар нарийн мэрэгчлийг нь би бол өөрийгөө эзэмшсэн гэж боддгүй юм. Тэгэл одоо яахаа ингээл орчин цаг үетэйгээ хөлд нийлүүлээл те подкаст чигээл илтүүдлэн контент хийгээл иймэрхүү байдлаар л явдаг сэтгүүлч хүм байгаа. За би тэгээд подкаст эхлэхийн өмнө Дэмбэгээс нэг юм хүсмээр байна. Нэх гоё нэг хоолоогоороо нэг гоё уншаад өгчөж зөвхөн. Бас Дэмбэгийн юм биш үү те. Уншсан хоолоонууд хаана давх гэж явдаг вэ? За миний хувьд бас мэрэгчлэлтэн Мегатай адилхан. Цагдаагийн байгууллагад ажилладаг байгаа. За миний хувьд бол бас яг дотоод хэргийн сургуулийг төгссөн үндсэн цагдаа. Гэхдээ нөгөө таны хэлсэн чинь сэтгүүлч цагдаа гэдэг чинь би бас ютубер цагдаа байгаа. Тэгээд ер нь бол цагдаагийн байгууллагынхаа одоо албаагч цагдаагийн байгууллага сурчлах чиглэлээр мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр байнгын юм хоолой видео бичлэгт бол ордог. Мөн өөрөө хоббигоор яг түрүүний таны хэлсэнчлэн crime подкаст төрлийн юм аудио уншаад явдаг. Ийм төрлийн залуу байгаа. Тэгээд миний хоолой яг сүүлийн үед ихтэй манай Улаанбаатарчууд бол яг миний хоолойноос их залхаж байгаа хаа гэж бодож байна. Нөгөө гарцан дээр байнга явж байгаа нөгөө олонсны болгон юм дэргээс урьдчилан сэргийлээ. Тэгээ хэлэхээр тэр нөхөр чи байсан би цоор их дэлгүүр гэдэг баахан газар дээр тавьсан ч бас хүмүүс үлрэг гомдол момдлоо гэдэг энэ залууга болиулаач гэх. Энэ хоолойгоо болиулаач гэх. За нэг гоё уншаад үзүүлчих чаддаг уу нэг ютуберээ. За окей би нөгөө ер нь хөвчлэн дандаа аимшиг ч юм уу гэмт хэрэгтэй холбоотой юмнууд уншдаг болохоор зүгээр богинохон л уншиж үзлээ. Ингээд хөө яг өштэй тэр подкасттай гоё ингээд нээгээд яг тэр хоолойгоор уншаад өгч. Өнөөдрийн подкастэнд яасан ийсэн. За окей. Оройн 19 цаг 30 минут. Яг одоо Санжигийн подкастэнд сэтгүүлч цагдаа Мега болон ютубер цагдаа Минсү нар үлдсэн байна. Мөн камерын арда Габи ах маань сууж байна. Ингээд энэ хүү подкастыг үзэж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргээд та бүхэн подкаста тухтай хүлээн авч сонсоорой гэж хүсэж байна. Чи нүг эс аудиогийн залуутай ямар адилхан дуурд юм бэ? Гэтэ нөгөө яг сонсдог хүмүүс нь бол яг мэдэн л дээ. Ялгчгүй. Тий. Ер нь хэмнэл нь өөр. Тийм. Хоолой бол төстэй. Ер нь ихтэй төстэй. Гэтэ уншдаг хэмнэл нь арай өөр үргэлт. Яг нөгөө мэржлийн хүмүүс нь бол мэдж байгаа л да. Гэтэ сонсдог хүмүүс бол ялгана шууд ялгат. Тэр нь тийм байна гэл. Би ч нөгөө царайгаа нэг харуулж байгааг болохоор яг цагдаагийн байгууллагын пэйжээр бол миний царай гардаг. Тэгэл доор нь эс аудио байна. Room 10 байна гэл хоорондоо хэрэлж орж. Эргүү мэнмэр амар хоорондоо муудалцуулт. Тэгээ сонсдог хүмүүс нь бол энэ зөөхөл гэж бодож байна. За тэгээ энэхүү подкаст маань үзэгчтэй сонсогчтой бас нэг зорилготой. Тэр зорилго нь юу вэ гэхээр бас цагдаагийн байгууллагын зүгээс ерөнхийдөө маш хэрэгтэй айныг хэлүүлсэн байгаа. Ер нь бол жилийн жилд
цагдаагийн байгууллагаас яг ард иргэдэд сэрэмжлүүлэг болох үүднээс маш хэрэгтэй үр өгөөжтэй аянуудыг бол зохион байгуулдаг. Тэгээд энэ жилийн хувьд бол цагдаагийн байгууллагын зүгээс бас нэлээд томоохон юг зохион байгуулж байгаа юм байна. Аяныг зохион байгуулж байгаа юм байна те. Тэгэхээр өнөөдөр бид тэрхүү аяны тухай маш хэрэгтэй мэдээллийг өгөх болно. Эцэг эхчүүд маань бас дэлгэцэндээ ойртон суух юм бол маш хэрэгтэй зүйл байгаа шүү. Тэгэхээр энэ аяны талаарх мэдээллийг өгөөч. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр цагдаагийн байгууллагаас гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг бол тэргүүлэх чиглэл гэж авч үзэж байгаа. Үндсэндээ гэмтэрэг гарсны дараа биш гарахаас өмнө шалтгаан нөхцөлийг хэрхэн яаж арилгах вэ гэдэг чиглэлтэй иргэдэд мэдээлэл өгөхтэй бүхий л сүлжээгээр бүхий л насныханд ямарваа нэгэн байдлаар мэдээллийг олох хэрэгтэй байна. Урьдчилан сэргийлэх мэдээллийг олох нь хамгийн чухал юм байна гэж ажиллаж байгаа. Түүний нэг илэрхийлэл одоо 365 хоног өдөр бүр анхаарч хайрлая гэсэн аяныг цагдаагийн байгууллагаас GSCU одоо сүлжээ дэлгүүрүүдтэй иргэдийн мэддэг сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран зохион байгуулж байгаа. За аяны гол зорилго нь юу вэ гэхэлэр бид өдөр болгон цэцгийг усалдаг тий өдөр болгон гэл нар давуу цонхныхаа дэргэд тавьдаг өдөр болгон анхаардаг хайрладаг. Түүнтэй адилхан бид одоо нандин үрсээ өдөр болгон л хайрлах хэрэгтэй. 365 хоногт хоног алгасалгүй анхаарах хэрэгтэй, сонсох хэрэгтэй, ярилцах хэрэгтэй, зөвлөх хэрэгтэй гэдэг ийм үндсэн концепцийн дор энэ аяныг зохион байгуулж байгаа. За аяны хугацаа бол бүтэн жил үргэлжилнэ. Яг аяны идэвхтэй мэдээлэл өгөх хугацаа нь бол одоо ингээд 1 сарын хугацаатай байгаа боловч энэ аян бүтэн жил үргэлжилж эцэг эхчүүдэд өдөр болгон хүүхдээ сонсооч, ойлгооч, хайрлаач, тэдэнд ийм сэтгэл зүй хэрэгцээ байгаа. Тэдэнтэй одоо ингэж харилцах хэрэгтэй, ингэж зөвлөх хэрэгтэй гэдэг ийм мэдээллийг олгоод байгаа. Тэгэхээр бидний одоо хамгийн үнэт баялаг бол үр хүүхэдтэй. Тэгэхээр хүүхэд маань яагаад гэмт хэрэгт өртөж охироод байгаа юм? Яагаад гэмт хэрэг үйлдэж байгаа юм? Энэ болгоны шалтгаан нөхцөл нь юу байна? Мэдээж олон шалтгаан нөхцөл байгаа. Түүний тэргүүлэх шалтгаан нь юу вэ гэхэлэр эцэг эхчүүдийн одоо анхааралгүй байдал байж болох юм байна шүү. Тийм учраас энэ болцсошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд л хүүхдээ анхаарах хэрэгтэй. Анхаарах хэрэгтэй хамгийн анхан шатны нэгж бол гэр бүл, асран хамгаалагчд. Тийм учраас яг энэ зорилтод бүлэг рүү чиглэсэн энэ аяныг бол цагдаагийн байгууллагаас зохион байгуулад байгаа. 365 хоног өдөр бүр анхаарч харьлаа. Өдөр бүр анхаарч харьлаа буюу хүүхдүүдэд анхаарч харьлаа. Хүүхдүүдэд анхаарах гэсэн үг байна. Ерөнхийдөө би ингээд жилийн жилд гарч байгаа аянуудыг харах нэ ер нь тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд тухайн аянуудыг зарлаад байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ удаад хүүхдүүдэд анхаарч харьлаа гэхээр хүүхдүүдэд анхаарч харьлахгүй байна уу? Өмнөх жилүүдээс илүү хүүхдүүдтэй холбоотой гэмт хэрэгүүд ихсээд байна уу ч гэдэг юм үү те. Ийм асуулт бол ихний шууд ээлжинд орж ирж байна. Тийм үү? Ерөнхийдөө энэ оныг харьцуулахад бол өмнөх оны үеэс одоо хүүхэд өртөж хөрсөн гэмтэрэг бол 11% буурсан байна. Ууг нь буурсан байна шүү тийм. Гэхдээ ер нь онтой харьцуулахад ер нь 11 сард хүүхэд хохирсон гэмтэрэг бол ер нь өсдөг гэсэн юм зүйлтэй байт юм байна л да. За яг энэ оны эхний 10 сарын байдлаар бол хүүхэд тохирсон гэмтэрэг 2100-аар бүртгэгдсэн. Хүүхэд өөрөө үйлдсэн буюу 810 гаруй юм байгаа. За яг мэдээж нөгөө цаг үеийн онцлогоос шалтгаалаад 2010-ад онд ч гэдэг юм 2000-ад онд үед бол хүүхэд тохирсон бол хүүхэд өөрөө үйлдсэн гэмтэрэг бол цөөн бүртгэдэг байсан. Жил өрөх тусам ихтэй ер нь өсөх магадлал хандлагатай байгаа учраас яг энэ 11 сард энэ хүү аяныг ингэж жилийн турш зохион байгуулж гэж явж байгаа. За тэгэхээр манай энэ аян бол одоо зөвхөн ингээд сошиал орчинд те мэдээлэл тавьж байгаагаар бол хязгаарлагдахгүй байгаа л да. Жишээлбэл Европын орнууд би одоо жишээл Пош улсад сурвалж төгссөн. Пошид яадаг вэ гэхээр эрсдэлт нөхцөл байдалд амьдарч байгаа хүмүүсийг судалгаа гэж байдаг байхгүй. Тэгээ ороод харангууд хүн болгоод нээлттэй тэнд тийм хүүхэд одоо эрсдэлтэй нөхцөл байдал гэр бүлийн тэдэн удаагийн хүчирхийлэлд өртсөн гэдэг юм нөхцөл байдлын юм судалгаанууд байдаг. Ийм том дата байдаг. Тэрнтэй адилхан Европын тэр одоо том дататай адилхан датаг Монголын цагдаагийн байгууллага бас үүсгэж явж байгаа. Үндсэндээ холбогдох байгууллагуудтай хамтраад хаана эрсдэлт нөхцөлд хүүхэд амьдраад байна. Хаана ямар төрлийн гэмт хэрэг ямар төрлийн хүчирхийлэлт хүүхэд өртөх боломжтой байна. Сонгой айрхан дүүргийн тэр хорооны тэр нутаг дэвсгэрийн тэр хүүхэд өртөх боломжтой байгаа. Тэгэхээр яах юм хамтарсан баг холбогдох байгууллагуудтай хамтраад урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлуудыг бид нар зохион байгуулна тийм. Тэгээд гэх мэтчлэн датад суурилсан одоо маш том ажлыг бас хийж хэрэгжүүлж байгаа энэ аяны бас онцлог байгаад байна л та.
За тэгэхээр надад зүгээр яг эргэн үеийн хувьд асуумарга асуулт байна л да. Одоо тэгэхээр та хоёр бол яг тухайн байгууллагад ажиллаж байгаа тоо мэдээлэлтэй байгаа учраас асуумарга. Хүүхдүүд ихэвчлэн ямар гэмт хэрэгт өөрсдөө үлдээд байна. Ямар гэмт хэрэгт өөрсдөө бас өртөөд байна. Ихэвчлэн те. Одоо тэр нь бол надад жишээлбэл сонирхолтой санагдаж байна. Би түрүү хэлсэн шүү дээ 2100 гаруй гэдэг тий. За энэ гэмтрийн бол ихэнх нь өмчлөг эрхийн эсрэг гэмтрэг. За нөгөөд нь болохоор хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмтрэг. За тэгээд нөгөө хүний бэлгийн эрхчлөлөө халдшгүй байдал гэдэг энэ гурав яг энэ гурван чиглэлд хүүхдүүд өөрсдөө хохироод байна л да. За тэгээд ер нь энэ нэгсний бас хүн ёсны асуудал юм болов уу гэж би боддог байхгүй. Жишээ нь өмчлөг эрхийн эсрэг гэмтрэг дээр хүүхдүүд яагаад хохироод байна гэхээр яг насанд хүрсэн хүн нөгөө нэг хүүхдийн одоо эд зүйл гар утас мөнгө гэдэг зүйлүүдийг одоо ингээл сургуулаасаа дөнгөж тараад явж идэг найз нөхдөдөө уулзаа явж байгаа үед нь насанд хүрсэн хүний зүгээс үлдчихэж байгаа байхгүй хүүхдийн эсрэг. За тэгээд дээрээс нь ингээд гэр бүлийн хүрээнд эсвэл ингээд таньдаг найз нөхдийн хүрээнд нөгөө хүүхдээ ингээд хүүхдийг зодож гимтээдэг, дарамталдаг. Энэ нь өөрөө бас нөгөө хүний эрүүл мэндийн халдшгүй байдал гэсэн. За тэгээд хүүхдийг нөгөө бэлгийн хэрэгчлөөнд тийм ээ. Хүүхдийг хүчирхийлдэг, дарамталдаг, бэлгийн хэрэгчлөөнд халтдаг. Энэ одоо яг энэ үндсэн энэ одоо гурван чиглэлтэй ерөнхийдөө ингээд энэ 80 гаруй хувьд ингээд хүүхдүүд хохирдог. За харин хүүхэд өөрөө үйлддэг гэхээр яг мөн адил өмчлөг эрхийн эсрэг гэмтэрэг. За тэгээ хүний эрүүл мэндийн халдшгүй байдал яг эсрэг гэмтэрэг нэг энэ хоёр чиглэлээ. Яагаад өмчлөг эрхийн эсрэг гэмтэрэг гэхээр хүүхдүүд маань одоо өөрсдөө нийгмээс энэ залих одоо энэ яг сошиал хөгжсөн ийм 900-д яг энэ хүнийг одоо залих одоо бат гэдэг иргэнийг юу энэ иргэнд байна? Энэ иргэнээс яаж авч болох вэ гэдгийг өөрсдөө хүүхдүүд мэдэж судлаад тэгээд залих гэмтрийг үлдээдэг. Нөгөө хүний эрүүл мэндийн эсрэг гэмтрэг дээр нь болохоор үеийнхнийгаа одоо үеийн нөхдүүдийг найз нөхдүүдийг одоо дарамталдаг, бүүлгийддэг тийм ээ. Одоо энэ хэтрээд ирэхээрээ хүүхдийгөө зодож дарамталж ингэж би хүний бие өөрийнх нь биед хүнд болон хөнгөн хэлбэрийн хохирол авчруулдаг. За энэ төрөл яг энэ хоёр гэмтрэг ерөнхий ингээ бүртгэдэг. Хөвчлэн шүү. Надад наач нэгтэй амар харамсалтай санагдаж байгаа юм тэр нөгөө нэг бэлгийн хүчирхийлэлд ороод байна тий. Түрүү нэг жоохон хүмүүс одоо жишээлбэл гэмт иргэд өртөөд байгаа кейс төр байж тий. Тэгэхээр тэр чи одоо тийм өндөр хувийн эзэлт юм уу? Ер нь яг ерөнхий 3 энэ 3. Наад чи ямар харамсалтай тоо вэ тий. Бурхан минь. Тэгээд за наад чи тэгтээ бас муухай дарк биш үү тий. Ер нь тэгэд бас яалтчгүй энэ тоонд үгээрд гарч иж байгаа зүйл бах тий. Зөв. Одоо тэгээ би бас ингэж бодоод байна л та. Одоо хүүхдүүд жишээлбэл одоо нэг дээр мэрэм гэж зүйл байд юм болов. Та хоёр үзгүүгээ зодтолт болчдөг байсан шүү дээ бид нэг чинь жоохон бах тий. Энэ зүйл одоо байд юм болоо тий. Тэр хоёр нөхрийг хооронд нь зодтолт болчлаа гэхэд чи тэр зодтолтуулсан тэр том ахын хийсэн гэмт хэрэгүүд тэр хэрвээ гэмтжүүл. Тэгэхээр одоо ер нь дийлэнх одоо гэмт хэрэг зөрчлийн шалтгаан гэж бид нар яриад шалтгаан нөхцөл нь харилцааны зөрчлөөс улбаатай байгаа даа л да. Тэгээ үүн дээр үндэслээ цагдаагийн байгууллагаас ерөөсө харилцаатай холбоотой харилцааны зөрчлийг хэрхэн одоо даван туулах зөрчил хэрхэн үүсэхгүй байх чиглэлээр удаа дараагийн аянуудыг зохион байгуулж байгаа. Та бүхэн мэдж байгаа бол дээрлэл дэлгэрэх хэсгүү гэдэг аян зохион байгуулагдсан. Сургуулийн орчны бүлийг зогсоох чиглэлээр те тухайн бүлигээс хамааралтай маш олон төрлийн гэмт хэрэг хүүхдүүдийн үлдэгдэжсэн те. Сүүлд соёл танаас эхэлнэ гэдэг аян явагдсан. Цахим орчинд харилцааны зөрчил үүсгэснээс улбаатайгаар те хин нэгэн сэтгэл зүйн хямралд ороод өөртөө чиглэсэн те гим охирлыг үлдээд байна. Мөн дээрэс нь гудамж талбайд нэг нэгнийхээ мөрийг шүргэлзэл хүмүүс муудалцаал те хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үлдээд те нэг нь хохирдог нөгөөх нь гэмт хэрэг бүтэн болдог ч юм уу. Энэ бүх одоо гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөл нь харилцааны зөрчил байгаад байна. Тэгэхээр бид нар одоо нийгмийн одоо сэтгэл зүйд чиглэсэн
үйл ажиллагааг зохион байгуулах нь бас зүйтэй юм а гэдэг үүднээс 3 дахь юм бас ингээ явагдаад байна л да. Тэгэхээр таны асууж байгаа асуултаа энэ бол яг уйлдэж байгаа. Бид нар харилцааны зөрчил хэрхэн гарахгүй байх вэ гэдэг дээр л аягүй сайн анхаарах хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүдийн дунд ч гэсэн харилцааны зөрчлөөс улбаатаагаар хоорондоо таны хэлж байгаагаар зодтолдог те нэг гэмтээдэг ч гэдэг юм ийм нөхцөл байдал тогтогдод байгаа. Тэгэхээр энэ удаагийн аяны бас гол онцлог нь бол ерөөсө харилцааны зөрчил үүсэхгүй байх чиглэлээр хүүхдүүдэд чиглэсэн бас ийм ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа. Үндсэндээ сургуулийн орчинд хүүхдүүд нэг дэрлэхгүй байх хэрэгтэй. Хүүхдүүд нэгэндээ чиглэсэн муу үйлдэл хийхгүй байх хэрэгтэй. Энэ маань одоо нийгэмд бас аюул эргээр нөлөөлнө те. Нөгөө талаар эцэг их хүүхэд нь хэрвээ дууга хураагаад ч юм уу те. Хүүхэд нь харилцааны хувьд илүү одоо дотгошоо болоод ирэх юм бол хүүхдэд ажиглах хэрэгтэй, ярилцах хэрэгтэй, учир шалтгааныг нь олох хэрэгтэй. Түүнийг шийдвэрлэх чиглэлээр сургуулийн боловсролын байгууллагатай хамтарч ажиллах хэрэгтэй. Багштай надаглаад ярилцдаг, нийгмийн ажилтнтай ярилцдаг байх хэрэгтэй. Гэх мэтчлэн энэ сургуулийн орчинд бас үйлдэгдээд байгаа тэр бүлий хүүхдийн сэтгэл зүйд асар хүн дээр нөлөөлдөг гэдгийг эцэг ойлгоод одоо хуучин цагийн яасан сүртэй ийм юм байдаг штэ гэдэг хандлага байх болсон те. Шинэ үе, шинэ 900 гэдэг эхэлсэн байгаа энэ нөхцөлд хүүхдийн сэтгэл зүйг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Ярилцдаг, ойлгож ярилцдаг байх хэрэгтэй. Зэмлж ярилцдаг, шүүмжилж ярилцдаг биш те. Хэрхэн яаж тэр асуудлыг шийдвэрлэх вэ гэдэг дээр хүүхдийн хооронд өөрийгөө тавьдаг те. Эцэгчүүдийн хувьд айгүй мэдрэмжтэй байх тийм цаг үе бол ирчээд байна л та. Тэгэхээр энэ удаагийн аяны онцлог нь ч гэсэн бас хүүхдүүд рүү чиглэж гин, өсвөр насныхан руу чиглэж гин, хүүхдэд хайрлах чиглэлээр бас суралцах хэрэгтэй. Боловсролын байгууллагын багш сургууль хүмүүжүүлэгч нар хүүхдэд хэрхэн харьцах вэ гэдэг дээр бас их мэдрэмжтэй хандах хэрэгтэй гэдэг. Ер нь одоо ингээд нийгмийн харилцаа өөр айгүй мэдрэмж, ойлголцолт, эмпати гэж байдаг те. Тэр хүний өмнөөс одоо өөрийгөө тавьж үзэх хэрэгтэй те. Хүүхдийн өмнөөс өөрийгөө тавьж үзээд надад хэрвээ ийм асуудал тулгуурвал яах вэ? Өсвөр насныхны хоорондох үйл ойлголцол гэдэг бол тэр хүүхдийн хувьд бол одоо орчлон ертөнц байгаа шүү дээ, тэ. Эцэгчүүд насанд хүрсэн хүн бол тоохгүй байж болно шүү дээ. Аюун сүртэй ингэ тэ. Гэтэл тэр хүүхдийн хувьд бол ертөнц гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тэр ертөнцид нь хэрхэн уусах вэ? Тэр ертөнцид хэрхэн дасан цогцоход нь эцэг их туслах вэ гэдэг мэдрэмжийг л бас өөртөө суулгах хэрэгтэй гэдэг маань энэ аяны бас нэг үнцэг байгаа. Би одоо яг ойлголтоо авч ийн л да. Тэгэхээр яг би цагдаагийн байгууллагаас гарч байгаа аянуудыг бас айгу үр дүнтэй байдаг гэж хардаг. Жишээлбэл одоо тэр нэг бишээ замын цагдаагаас гаргасан нэг амар гоё хэрэгждэг чи юу вэ те? Яарад явах те. Яарад явах те тий? Яарад явах те бол жишээлбэл ингээд яг юм бүр ирүүлэр Монгол хүний ухаанд айгу гоё сууж өгсөн шиг наадны чинь нэг цаад өгөх гээд байгаа мессеж нь өөр айгу гоё юм л те. Үнэнгээсээ хүүхдээ анхаар хүүхдтэйгээ ярилц. Хүүхд чинь гэмт хэрэг хийх гэж гин үү, яах гэж гэмт хэрэгт өртөх гэж гин үү те. Ийм хүмүүстэй нийлээд байна уу гэдэг дээр анхаарна гэдэг чинь өөрөө яг эцэгчүүдийн хувьд бол бүр маш чухал зүйл л те. Тэм учраас яг би жишээлбэл эргэн үнийхээ хувьд, аав үнийхээ хувьд бол наадах ч юм бол амар гоё мессежтэй, гоё ая юм байна. За тэгээ эндээс би юг асуух гээд байна гэхээр за одоо хүүхдийн гэмт хэрэг тэгвэл гараад байгаа юм байна. За бид нар тэгвэл одоо ер нь яг энэ дээр цагдаагийн байгууллагын зүгээс аянаас өөр ер нь ямар арга хэмжээнүүдийг авдаг вэ? Тэгэхээр хүүхэд гэдэг бол айгүй онцгой субъекттэй цагдаагийн байгууллагын хувьд бол бид нар бол хүүхэдтэй маш болгоомжтой харьцдаг. Жишээлбэл хүүхдээс мэдүүлэг тайлбар аваад хүүхэд хэрвээ гэмт хэрэгт өртөж хохирсон ч юм уу холбогдсон тохиолдолд бид нар мэдүүлэг тайлбар авахдаа зөвхөн эмэгтэй мөрдөгчийг ажилуулдаг. Хүүхэдтэй эмэгтэй хүн илүү их хүний одоо үзэн совингоор уян зүйл харилцана. Хоёрдугаарт хүүхдийн мэдүүлэг авах өрөө гэж тустай байгаа. Тэнд бол тоглоом, тэ хүүхдийн сонирхдаг бүх юм зураг зурах боломж болцоо бүгд байгаа. Хүүхэд нэг юм мэдүүлэг тайлбар өгөхдөө зүгээр энэ тоглоомын өрөөнд орж ирж байгаа юм шиг тийм дулаан уур амьсгалд орж ирж байна, тэ. Энэ бол цагдаагийн байгууллагын хүний эрхийн мэдрэмжтэй, хүүхдийн эрхийн мэдрэмжтэй байгааг нэг илэрхийлэл ахгүй. Тэр үндсэндээ цагдаа хүүхдтэй харьцахдаа үнэхэрийн мэдрэмжтэй, асар болгоомжтой харьцдаг нэг жишээ бол энэ. Нөгөөтэйгүр аян арга хэмжээ, нөлөөллийн арга хэмжээгээр бид хүүхдэд нөлөөлөхийг бол оролддог. Одоо хүүхэд сошиал медиагаар бүхэл төрлийн контентыг үзэж байна. Хүүхдийн үздэг контентоор дамжуулж бид нар одоо бүхэл байдлаар мэдээлэл өгч байна л доо. Одоо чамд хэрвээ хин нэгэн те захим орчинд ямарваа нэгэн байдлаар танилцсан санал ирвэл те тэрний цаана ийм одоо насанд хүрсэн ийм сэтгэл зүйтэй ийм хүн байдаг шүү гэдгийг бид нар контентоор дамжуулж хүүхдэд ойлгуулахыг зорж байна. Яг бүр цагдаагийн байгууллагын хийдэг далаацтай үйл ажиллагааг бол маш олон байгаа. Хүүхэд одоо олон удаагийн давтамжтай гэмт хэрэг зөрчилд өртөөд одоо холбогдоод байгаа
хүүхдүүдийн хувьд бол бид нар тусгай судалгаа авч байна. Дата сан үүсгэж байна. Түүнийхээ дагуу тэр хүүхдийг бол үндсэндээ одоо ажигладаг, зөвлөмж өгдөг, холбогдох байгууллагуудтай хамтарч одоо сурталчилгааны одоо тийм одоо тусгай одоо хөтөлбөрт хамруулдаг ч гэдэг юм уу те. Тусгаалсан ийм хөтөлбөрүүдийг хүүхэд болгон чиглэсэн ийм ажил арга хэмжээ бол дүүрэг болгонд зохион байгуулагдаж байгаа. Гэх мэтчлэн хийж болох бүхий л суугаар хүүхдэд чиглэсэн ажил арга хэмжээг бол цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа л да. За яг хөө түүний нэг илэрхийлэл нь сошиал орчинд аян болж харагдаад байна. Манай одоо өрсөн сэргийлэх албанаас аян болгож хийж байгаа. 10 салаа ажлын нэг нь л аян байгаа байхгүй нөлөөллийн аян. Нөгөө талаар нь далд болоо те гүйцэтгэх ажлын чиглэлтэй ч гэдэг юм уу те. Хүний нүдэнд ил харагдахгүй дата сан цуглуулсан яг холбогдож байгаа охирж байгаа хүүхдүүд рүү чиглэсэн хамтарсан баг холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлууд бол хідэн талд бол хийгдээл явж байгаа. Энэ бол процесс нь бол үргэлжлээл явж байгаа гэсэн. Тэгэхээр юу CUG-тэй хамтарч байгаа гэж байна шүү дээ. За яагаад CUG-тэй хамтарч байгаа? Би надад бол энэ жоохон сонирхол байна л да. Одоо нэг орж ирэхэд бид нөө төлбөр төлөхийн өмнө хүүхдүүдийн зураг гарч ирэл алга болчлоо, 90 зурулжилж байна, эцэг их нь хайж байна гэж гарч ирдэ шүү дээ. Ер нь тиймэрхүү аргаар гэсэн үг. Энэ ямар учиртай вэ? За өмнө нь бол манай цагдаагийн байгууллагаас CUG-тэй хамтраад соёл тайван сэхлэн гээд аян арга хэмжээ явж исэн гэж манай мега мэрэгчлэлтэн маань хэллээ. Тэгээ тэрхүү аян бол маш амжилттай явсан. Нийгэмд их сайн нөлөөлсөн. За энэ удаа бол яг нийгмийн хариуцлагын хүрээнд яг энэ гэр бүл хүүхэд рүү чиглэсэн. Одоо ер нь бол хүүхэд одоо энэ CUG-с бол байнга л энэ хүн болон үйлчлүүлж шүү дээ. Хүүхдүүд ялангуяа нэг байнга орж ийн. Тэгээд таны түрүү хэлсэнчлэн нөгөө 90 сурвалжлах хүүхэд алга болсон хүүхэд 90 сурвалжж байгаа хүүхдийг бол бид нар одоо яг тогтмол харж байгаа төлбөр төлөх болгондоо харж байгаа зүйл бол яг харахгүй тэр дийлэгц зөхгүй бацгадлаа. Тэр дийлэгцээр магадгүй иргэн таны харсан хаа нэгтээ харсан ч юм уу те хүүхэд байж болзошгүй. Таны өнөөдөр харсан өчигдөр харсан хүүхэд байж болзошгүй. Тэр тус дэм одоо тэр хүүхдийг олоход одоо маш их нэмэр болох учраас тэрхүү дийлэгцээр бол хүүхдүүдийг бол байн гаргаж байгаа. Энэхүү аяны хүрээнд бол яг өмнөх улс аян маань маш сайн явсан. Тэгэхээр сайн нийгэм нөлөөлж чадсан. Монголчууд бол яг буруу юм хэлчих. Монголчууд соёл хэрэгтэй л хичээж байг. Тэр утгаараа яг CUG-тэй яг энэ одоо маш олон салбартай хаашаал харан CUG-с шүү дээ тийм ээ. Нийгэмд яг хүрч чадна гэдэг утгаараа яг энэ манай цагдаагийн байгууллага CUG-с хамтраад энэ аяныг бол яг 2 дахь удаа гэхдээ өөр арай гэр бүл рүү хүүхд рүү чиглэсэн. Хүүхд төвтэй байтар зохион байгуулж байгаа. Яг хобиас тэгж бодож юм л да нэг очиргүй банк сошиал гаргаад байхаас илүүдэг. Жишээл маа доор CU байгаа л да. CU рүү бол би 7 хоногт нэг 10 орчдөг баг те. Тэгээ тэр болгонд ингээд нөгөө аяны мэдээлэл тэнд байгаад байна гэдэг чинь бас хүнд нэг байнгын давтамжаар харж байнга сануулж ийн гэдэг утгаараа ч гэдэм. Одоо хаашаалаар нь CUG гэсэн шүү дээ те. Тийм учраас ер нь бас яг хамтрлын хувьд бол одоо эргэн үеийн хувьд бол тэр бол бас амар оновчтой шийдэл юм болов уу гэж би харж байна л та. Одоо бага насны хүүхэдтэй холбоотой гэмт хэрэгтэй кейс би ярих гэж бодоод байна л та. Тэгээ ерөнхий бас мэдээж тэгээ тийм ч их бол мэдээж бас биш л баг. Гэхдээ яг нөө байн түрүү ярьсан шүү дээ мига ярьсан байн ингээд гэмт хэрэггээд байгаа хүүхдүүд ер нь юунаас олж хийгээд байна гэдэг ч юм уу те. Ар гэрийн асуудал байна уу эсвэл үзэж байгаа харж байгаа юмнасаа болж ийн үү эсвэл өөсөө тэр хүүхд тэгж төрөөд байна уу гэдэг юм уу те. Яалтчгүй тийм гэмт хэрэгтэй холбогдоод байгаа хүүхдүүд үйлдээд байгаа хүүхдүүд маань ямар шалтгааны улмаас үлдээд идэм болоо. Криминологийн нэг юм онлоо гэдэг юм л та. 2 онлоо гэдэг л та. Нэг социологийн тэр нэг хүүхэд бол нийгмийн гаралтай нийгмээр хүмүүжиж хүн болно. Нөгөөт нь нэг гимт хэрэгтний хүүхдээс гимт хэрэгтэн төрнө гэсэн юм. Одоо физиологийн гэх юм уу. Яг тэр зан авирыг нь дуурайж төрнө гэдэг юм 2 онлоо байхгүй. Гэтэ яг социологийн онол нь бол илүү юм амьдрал дойр үнэн юм онлоо байгаа байхгүй. Тэгээ манай монголчууд ч өөрсдөө болохоор яг хүүхдийг бол гэр бүлийн хүрээнд маш сайн хүмүүжүүлдэг гэсэн асууч тээ. Одоо яг ингээд 3 төлөв туваад юм байл та. Тэгээс 6 нас хүртэл маш их хайрлана хүүхдийг. Харин 6-аас 12 нас хүртэл хүүхдийг бяцхан ажил хийлгэн. Одоо нөгөө аяг таваагч гэдэг юм уу. За яг нөгөө малч аах бид нар ч нүүдэлж артам штэ. Тэр үед нь ингээд за унаг татуулах те уурах шиг дгүүлэх ингэж яваад харин 12 наснаас эхлүүлээд хүүхдийг ингээд бүр дагуулсан явчихд юм эцэг. Эрэгтэй хүүхдийг бол нөгөө хонь маландаа ингэж яваад те.
За тэгээд эмэгтэй хүүхдээ бол ингээл яг саал самандаа ингэж авч яваад ингээд тэр чигт ингээл бүр дагалаа явчихдаг юм. За тэгээд манай монголчууд нүүдэлчин байхдаа хүүхдэд одоо нөгөө мал гарахтаа улаа үзүүлдэг гэж ярьдэн шүү дээ. Цус үзүүлэхгүй гэдэг тийм амар одоо хүүхдийн хүмүүжлэлд анхаардаг байсан чинь төвлөг одоо цагт бол хүүхдүүд хаанаас ч мэдээл авдаг болсон шүү дээ. Сошиал захин орчин гэдэг өөрийнхөө хүссэн зүйлийг ер нь авах боломжтой. Энэ захин орчин нийгэм өөрөө бас сэргээрээ хар бараан байл хүүхд тэрнээс бас буруу үлгэр дуурайл авах эрсдэлтэй. Тийм учраас яг энэ гэр бүлд зөв боловсрол олгох, гэр бүлд зөв үлгэр дуурайл үзүүлэх үүднээс манай энэ аян маань ингээд цагдаагийн байгууллага CUG-тэй хамтраад ингээд ер нь нийгэм гэр бүл рүү чиглэсэн. Ихтэйгээр ингээд ер нь яваад одоо яг мэдээлэл нөлөөллийн шатн дээр явж байна. За тэгээд мэдээлэл нөлөөлөл маань яг 1 сарын хугацаатай. Гэхдээ яг 1 жилийн хугацаанд үргэлжлэн. Аян маань бол. За. Тэнгүүд одоо хэдүүлээ яхаа зүгээр аянасаа жоохон холдцгоё. Тэгээ тий. Би жоохон байдаг багт чинь би ч бас жоохон байлаа шүү дээ. 10 жил мэлд багт чинь нэг юм дээрэм гэж зүйл байлаа. Одоо бол тэр бол айхтар гинт хэрэг байсан байгаа байхгүй юу? Тэ? Пүүз мүзээ улгайлуулна, мөнгө дөргөө улгайлуулна, орцонд орж зодуулна, энгийн юм шиг л байдаг байлаа шүү дээ нэг чинь. Тэгээд одоо энэ баг л одоо 30-40 насныхан бол энийг баг бүгд л хэлнэ. Энгийн юм шиг л байсан гэ тэ. Тэр үед бол бид нар хэдзээч хинж цагдаа дээр очиж өө өстө намайг дээрэмдчихлээ гэж хэлхээс бараг ичдэг байсан үе байхгүй. Тэгэхээр одоо гэмт хэргийн хүүхдүүдийн үлдэж байгаа гэмт хэрэг тэр үед чи хүүхдүүдийн дээрэмдэж байгаа шүү дээ. Ер нь бол тий. Хүүхдүүдийн гэмт хэргийн юу нэгээд яг цагдаа дээр бүртгэгдснээс өссөн болохоос биш. Яг бүртгэгдээгүй тохиолдлоор тэр үе илүү байсан баха. Миний бодлоор. Энийг юу гэж бодож байгаа юм? Тэгэхээр яг энэ төрлийн гэмт хэрэг бол үйлдэх тохиолдол бол байна. Цагдаагийн Одоо байгууллага бүртгэгдэж байгаа. Тийм бүртгэгдэж байгаа. Шалтгаан нөхцөлийг аваад үзэх юм бол өсвөр насны хүүхдүүд нэг урайлан дуудах ч юм уу тийм сонирхох бүлэг бөөгнөрл үүсгэхтэй шохорхлын үүднээс энэ төрлийн гэмтэргийг үйлддэг. Гэхдээ энэ маань өөрөө хуулийн маш одоо өндөр хариуцлага хүлээлгэх юм байна. Заалттай. Тэгэхээр энэ маань хүүхдээс үйлдэж байгаа гэмтэрэг зөрчлийн бас дийлэнх хувийг эзлээд байгаа. Бас эзэлж байгаа юу тийм? Эзэлж байгаа. Гэхдээ анхаарах ёстой асуудал энэ дээр эцэг их бол маш сайн ярилцах хэрэгтэй, зөвлөх хэрэгтэй. Энэ өөрөө хуулийн хариуцлагатай. Энэ өөрөө сонирхол шохорхлын түвшний асуудал бол биш. Тийм учраас эцэг асран хамгаалагчид за боловсролын байгууллага багш сургууль хүмүүжүүлэгч нийгмийн ажилтны зүгээс энэ талаарх мэдээллийг илүүтэйгээр олох хэрэгтэй, болгоомжлох хэрэгтэй те. Хууль таниулах чиглэлээр бас ажиллах хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас мэдээж хороод үүрэг хариуцсан цагдаагийн албаагчид бол ерхий боловсролын сургуулиудаар хууль таниулах чиглэлээр бол ажиллаж байгаа. Гэхдээ анхан шатны одоо хүүхдэд анхаарах ёстой нэгж гэр бүл сургуулийн орчинд бол энийг бүр маш сайн таниулах хэрэгтэй. Энэ бол шохоорхох, сонирхох төдий асуудал бол биш юм аа. Энэ бол хуулийн хариуцлагатай. Энэ бол одоо маш одоо бүр хол байх ёстой асуудлуудын нэг хүүхэд нэгнийгээ дуурайж дээрэм хийж болохгүй л гэсэн үг. Би бол ингэж боддог. Тухайн үед бол учиргүй яг нэг пүүзийн дээрэмдээ эсвэл нэг 200-300 төгрөгийн дээрэмдээ өөртөө авах зорилго юм биш байсан. Бидний үед бол тэ би чамаас том шүү, би чамаас авгар шүү гэдгийг зүгээр мэдрүүлэх гэжсэн. Тийм үе бас биднэрт аягүй их байсан юм шиг надад одоо санагдтыг. Тэгээ одооны яг энэ одоо жишээлбэл таны ярьсан сайн дээрэм мэрэм бол яг мөнгөний авах гэдэг нөө эсвэл зорилго миний ярьсантай адилхан байгаад нөө хөвчлэн. Тийм мэдээж санаа зорилгын хувьд бол янз бүр байгаа л да. Хүүхдүүд гэхдээ нэг даган дуурайдаг зүгээр шохорхсон байдлаар энэ төрлийн гэмт хэргийг бүр гэмт хэргийг үйлдээд байгаа юм нөхцөл байдал байгаад байгаа байхгүй. Яг тэгж байна тийм. Тэгэхээр мэдээж одоо өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог бол сонирхсон шохорхсон оролдоод үзэх гэсэн эсвэл нэгнээс илүү харагдах гэсэн ч гэдэг юм уу те сэтгэл зүйн онцлогуд нь шүү дээ те. Гэтэл тэр онцлогийн маань цаана хуулийн хариуцлага байгаа гэдгийг аягуусаа бодох хэрэгтэй. Хүүхдүүд нэгэндээ хүртэл нөлөөлж хэлэх хэрэгтэй. Энэ бол болохгүй шүү. Энэ бол үнэхээр хүнд асуудал. Энэ бол хуулийн хариуцлага. Энэ бол эрүүгийн хууль яригдана. Тэгэхээр энэ бол зүгээр нэгнийхээ дэргэд мундаг харагдах гэсэн гоё харагдах гэсэн нөхцөл одоо биш юм аа. Цаг үе өөрчлөгдсөн байна те. Зөө.
Тэгэнгүүт одоо нөгөө нэг юм хүүхдүүдтэй холбоотой гэмт хэрэг ярьж байгаа учраас би бас асууад байгаа шүү. За нэг тэр ангийнхан манай тэр ангийнхантай үзье гинэ гэж гараал зодтолчдөг гэсэн шүү дээ тийм бэ. А-гийнхан Б-гийнхантай, В-гийнхан В-гийнхантай гээ гэж гараа сайхан зодтолчдөг гэсэн шүү дээ. Одоо энэ зүйл юу юм байна уу? Ангингаараа нөхдөө сайхан зодтолж байна. Энийгээ гэмтэж байна. Үүнээс болж бас гэмт хэрэг гарч байна уу? Яг хүний эрүүл мэндийн алдчих байдлаас гэмт хэрэг гэж юм л гэж явах уу тий. Тэгээд яг нөгөө хүний биед хохирол учруулахгүйгээр алдсан тохиолдол яг зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдана л да. Мэдээж бол байгаа энэ төрлийн гэмт хэрэг яг өсвөр насныхаа 10 жилийн дунд мөн л одоо энэ өөрийн үзэж байгаа харж байгаа үлгэр дуурайл авж байгаа зүйлээс буруу зүйл харсан үзнээсээ болоод тэгэл бас нэг тийм хүүхдийн нэг юм нэг өнгөрөөч гэдэг юм уу юм гин цагаан уулан цам байна шүү дээ. Яг үүнээсээ болоод ингээд алдаад тэгээ хүүхдийгээ цаашлаад нөгөө үеийн гинээс төгтөгөө илүү хүнд байдлаар гэмтээдэг хохирол гэмтэл учруулдаг. Үүнээсээ болоод нөгөө гэмт хэргийн холбогдогч хохирч болох шалтгаанууд бол их байна л та. Би эргэн үеийн хувьд ингэж боддتي. За одоо нэг юм crime podcast-ууд бол одоо жишээл Дэмбэг гэдэг 133 мянган дарагчтай тий. Одоо жишээл Дэмбэг хийж байгаа crime podcast-ууд ерөнхийдөө юу руу чиглэсэн байдаг вэ гэвчлээ. Миний бол яг нэг гэмт хэрэг болсон гэмт хэрэг тэгээд аимшигын дуу талдаа ер нь аимшигын тийм тий. Жохоо аимшигын дуу тал. Тийм тэгээд яг хөө эн чинь бол уран зөгнөлт шүү дээ. Тийм бодит амьдрал дээр бол тийм зүйл байхгүй. Тийм. Тэгэнгүүт яг юм бодит амьдралын кейстэй crime podcast-ууд их байна. За энэ бол хизээч хүний тарихт толгоонд бодож байгаагүй зүйлсийг юм сэтэл өгöd байна. Одоо энэ одоо яг хоо би өөрөө YouTube бүтээгчийн YouTube хийдэг хүний хувьд бол тэр YouTube хийж байгаа хүний дарахын эрх рүү нь бол алдах эрхгүй ч гэсэндээ тодорхой хэмжээнд тэнд сэтэл өгöd байгаа санагдаад байна. Тэр ямар нэгэн насны хязгааргүйгээр сонсож байгаа шүү дээ тэрийг. Энэ сэтэл өгж байгаа лөө? Яг үнэ. Энэ бол сэтэл өгж байгаа. Энд хэн хяналт тавих юм бэ гэхээр энд бол хамгийн түрүүнд эцэг хяналт тавина. Хүүхдэд нь насны хязгааргүй өөрийнхөө наснаас давсан гэмт хэргийг хэрхэн яаж үлдэж байгаа талаар дитейлчилж үзүүлсэн ийм төрлийн контент үзэж байгаа тохиолдолд даалт ухамсарт нь хүүхдийн сэтгэл зүйг гэмтээж байгаа. Хүүхэд зан төлөвийн хувьд өөрчлөгдөх ч юм уу те эсвэл эсэргээрээ бүр аймтгай цочомтгой болох зориггүй болох ч гэдэг юм уу. Ямарваа нэгэн байдлаар хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх боломжтой учраас хүүхэд хүүхдийн контентыг л үзэх ёстой гэдэг асуудал энэ байхгүй. Европын орнуудад жишээлбэл хүүхэд зурагт үзэхдээ хүртэл 20 минут гэдэг те. Яагаад хүүхдийг 20 минутын хугацаатай зурагт үзүүлж байгаа. Зөвхөн хүүхдийн контентыг үзүүлэхэд ийм лимиттэй байгаа шүү дээ. Гэтэл яагаад манад хүүхдүүд насанд хүрэгчдэд чиглэсэн аимшигын аллагтай хэрцгий ийм контентуудыг хязгааргүй үзээд байгаа юм бэ? Энд яагаад эцэг хяналт тавихгүй байгаа юм бэ? Яагаад хүүхдийн сурлага муудаад байгаа гэдэг чинь үүнтэй ч холбоотой байх боломжтой тий. Хүүхдийн сэтгэл зүй хэвэн сэтгэх боломжгүй болтол нь тэгж насанд хүрэгчдэд чиглэсэн аимшигын, онц хэрцгий тийм контентуудыг үзэж байгаа тохиолдолд хүүхдийнхаа боловсрал те 1000 төгөлдөр хуурын хичээлд явуулсан ч хүүхэд ийм төрлийн үзэж байгаа тохиолдолд хүүхдийн сэтгэл зүй гэмтнэ. Тэгэхээр энд эцэг их маань хяналт тавих хэрэгтэй. Тийм л учраас өдөр болгон хүүхдэд анхаарах хэрэгтэй гэдэг асуудал яриад байгаа. Юу үзэж байгааг нь анхаарах хэрэгтэй. Энэ бол анхан шатны анхаарал. Дараа нь хинтээ уулзаад хинтээ нөхөрлөд байгаа. Тэр найзтайгаа юу хийгээд байгааг нь анхаарах хэрэгтэй гэх мэтчлэн те. Энэ өөрөө анхаарна гэдэг чинь өөрөө хайрлагын шинж. Хүүхдтэй амттан чихэр бов авч өгөхөөс илүүтэйгээр те хүүхдээ яг ямар одоо зүйлд цагаа зарцуулаад байгаа юм бэ гэдгийг анхаарна гэдэг чинь хайрлахын нэг шинж юм аа гэдгийг л бид нар илэрхийлэхийг зориод байгаа юм л да. За тэгэнгүүт яг би crime podcast дээр яг боддtiin. Гэхдээ нөгөө нэг яг мэдээж энэ насанд хүрсэн хүмүүст зориулсан. Тэгээд яг өөртөө ч гэсэн хэлдэг шүү дээ. Энэ бол ингээд урьдчилсан сэргийлэх зорилготой тийм учраас те ингээд тийгэрээ гэдэг бодовч энэ цаагаараа бас зарим нэг сэтгцийн өвчтэй хүмүүс сэтэл өгч идэм болов гэж би зүгээр боддtiin. Яг энэ бол тэгтээ миний л бодол шүү. Тэгтээ яг хөө те би одоо YouTube-чтэй жоохон дээслээд байх шиг байна. Тэгээ энэ бол яг үндэ бол бодит дээр бол цаашаа бас нөлөөлж идэм болов гэж би зүгээр бас сонгоо бас бодож лээд. Энд дэр ихтэй бас эцгийн анхаарал өрн жоохон чухал та. YouTube платформ чи өөрөө уул нь бол YouTube Kids гэж байна шүү дээ. 18 наснаас одоо яг миний хувьд YouTuber хүний яг өнцгөөс харахаар
18 наснаас дээш хүмүүс зориулсан контент гэж бид нэр өөрсдөө аплод хийхдээ сонгож тавьдیں штэ. Тэгэхээр одоо Google аккаунт ч гэдэг юм уу эсвэл ийм сошиал хаяг нээгтэрээ манай эцэг эхчүүд тэрэн дээрээ бас ийм анхаарал халамж тавиад дүүгэл уул нь бол тийм контент бол харагдахгүй байх боломжтой. Тийм шүү дээ. Одоо яг захим орчинд хэрэглээнд нь гэсэн үг шүү дээ, тий. Гар утас, таблет юу гэдэг. Яг тэр захим орчинд нь тэр нэг ажиллаж байгаа алгоритмд нь тийм ээ. Тэгэд яг уу яг манай зарим YouTube суугууд бол бас хит их детальчж ярьдаг зүйлүүд бол байдаг л да. Хичээл заадаг шүү дээ. Ингээд бүр тэгээд гээл яг би одоо өөрийгөө өмөрж байгаа чинь биш л дээ. Би миний хувьд бол яг нөгөө яг уран зөгнөлт тал руугаа. Тэгээ жишээ нь би хамгийн сүүлд одоо яг нэг ийм цохол дээр ажиллаж байгаа байхгүй юу. Монгол улсад нөгөө олгоо хорхоо гэж байсан шүү дээ, тий. Байдаг гэж байсан гэж ярьдэн шүү дээ. Олгоо хорхоо? Тий, одоо нэг говийн зөвхөн Монголд байдаг Deep Worm гэдэг. Тэрний талаар жишээл зохиол уншиж байгаа байхгүй юу. Тэр бол яг 100% ийм уран зөгнөлт. Энд хүн бол одоо ингээд эрүүл хүн бол олгоо хорхоо олно гэж явахгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол яг байж болох зүйл дээ. Тэгэхээр яг миний хэлэх гээд байгаа зүйл бол яг эцэг эхчүүд маань нэг жоохон тэр нэг хэрэглэн дээр л анхаарат өгөөч ээ. Энэ YouTube бол угаасаа 1000 ингээд хаагаад устгаад бол хааж исэн ч устгаж исэн байх л зүйл واخгүй юу. Ийм контент, ийм зүйл жоохон л анхаарат өгчөөд тэр нэг аккаунт нээж өгөхдөө тэр нэг үзэж байгаа нэг яг орон дээр бөөдөн дээр оролдож байгаа зүйлийг нэг 30 минутын дотор очил ингээд харж штэ ямар шүү юу үзэж ийн гэдгийг зүгээр history одоо бүх юм бэлэн штэ нээлттэй байна. Энд дээр нэг жоохон анхаарат өгчөөд л асуудал байхгүй. Одоо жишээлбэл ТV дээр бол жишээлбэл нөгөө YouTube Kids нэгээд өгч болт юм л штэ аккаунт. Тийм. Тэгэхээр ч л YouTube руу ороход бол ТV дээр бүр ингээд шууд хоёр сонголттой гарч ирж байгаа шүү дээ. Гэтэ би нөгөө яг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яг мэдээ бэлтгэдэг л дээ. Тэгээ би бас нэг залуу хүний хувьд нэг эцэг эхчүүд нэг арай өөр юм хүрхчихийгээд нэг бас ганц нэг рeel хийхдээ нэг арай өөр юм хүрхчихийгээд боддог байхгүй. Тэгээд яг тэгж байгаа сүүлд нөгөө Элса гейт гэж байдаг шүү дээ. Тэрний талаар бас мэдээд бас гэд айгүй муухай санагц шүү гэдэг. Яг нөгөө бидний яг хүүхдүүдийг үзээд байгаа энэ нөгөө YouTube Kids дээр бас нэг харахад бол ингээд хальт харахад нөгөө Элса ингээд үлгэрийн баатрууд яваад байгаа. Тэгсээр нэг ингээд том хүний үйлдэл хийгээд тий. Гэж хүмүүс готгалж матгалаа л ингээд тэгснэ биен дээр ингээд давхралдж унаж юм унаал. Тэгээ тэгснэ нөгөө ингээд хүүхдийн ингээд бие эрэхтэнд ингээд хамаагүй хүрээл нэгнтэйгээ тэр чинь бас ингээд эсрэгээрээ буруу үйлдэл төрөл үзүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд бодохоор энэ сошиал ертөнц бол хүүхд рүү буруу үйлдэл дуурал үзүүлэх юм боломж болцоо угаасаа байнга байна. Тэ? Яг эцэг эхчүүд л анхаарад жоохон анхаарад өгөхөд л түрүүн солийн захим орчмол хязгааргүй шүү дээ. Өдөр болгон ямар их контентууд нийтлэгдэж байгаа байлээ. Тийм шүү дээ. Тэрэн дээр эцэг эхчүүд маань анхаарад өгөх хэрэгтэй л гэж бодож байна да. Одоо ер нь гэхдээ нэг хүүхдэд чигээс айгу хөөрхөн контентууд гараад ирсэн те. Миний энд хүрч болохгүй гэдэг нэг тийм хөөрхөн дуу байл шүү дээ. Октоудад чигээс тэр дууг сонссноо. Вау, тийм. Хүүхдийн биед хүрч болохгүй гэдгийг заагаад үстэй. Миний энд хүрч болохгүй гэдээ дуулаад байгаа байхгүй. Тэгтээ хүүхдэд ингээд мэдээлэл болоо те. Гэх мэтчлэн иймэрхүү яг юм хэрэгтэй контент дуу тэрийг бол эцэгчүүдээс хүүхдэд зааж өгмөр юм шиг байна. Тэгэхээр яг тэр дууг дуулангаад хэрвээ хин нэгэн одоо эмэгтэй хүүхдийн биед ч юм эрэгтэй хүүхдийн биед хүрэхэд тэр дуугаар тэр мэдлэгийг олоод авсан байгаа байхгүй. Энд хүрч болохгүй. Яна бид нар ямар амар дуугаар хүмүүжсэн би болчмор хөөхөндөө боо талхан дуртай та гэхэд өвөл болохоор баг өөр дуу байсан уу? Яг жоохон байхад нэг их л цөөхөн байсан шүү дээ. Одоо ч лаг болч тээ. Ном сум аксаж гэдэг. 15 толгой татгаалж хаа мангасыг гэх. Айгу хэрэгтэй нэг ногоон гэрэл аслаа гэл нэг улаан гэрэл аслаа урдуур машин ялаа гэж лээ. Нэг тийм дуу үүссэн. Тэр мөр бол бас айгу хүртээмжтэй байдаг байсан шүү. За одоо хүүхдүүдээ угаасаа айл олон гадаа гаргаж тоглуулж байгаа шүү дээ. Гадаа гаргаж тоглуулаад бидний үед бол сайхан өсө жинхэнэ зөөлбөрдөг байлаа. Өсө шараадастайгаа альдал орж ирдэг байлаа. Одоо ч гэсэн хүүхдүүд тэгдэг л байх та тий. Одоо ер нь тэр хугацаанд хүүхдүүдээ нэг 3-4 цаг бол бас хараа нэлтггүй орхих үед байдаг. Энэ үед ер нь хүүхдэд аюултай зүйлүүдэд тулгарх магадлал байдгүй. Байлгүй яах вэ? Одоо саяхан нэг тийм жишээ гарсан л та. Бага насны хүүхдээ гадаа гаргаад байрныхаа гадаа тоглуулсан. Эцэг нь мэдээж байрны гадаа хэмчнэ гэл байнга л өдөр болгол гарч тоглолт хэмчнэ гэд санаа зовх зүйлгүй. Гэтэл тэр бага насны хүүхдийг насанд хүрсэн биеийг нь зүссэн байгаа. Мис ашиглан
одоо тодорхойлох юм бол утга ашиглан тий. Гэтэл байрныхаа гадаа тоглож исэн хүүхэд тэгж гэмтнэ гэдэг бол үнэхээр эмзэг асуудал л да. Хамгийн аюулгүй орчин бол одоо гэр юм байна. Гэтэ гэр дотор ч гэсэн бас аюул байгаа тий. Гэрээс гараад тоглоомын талбайд хүүхдээ тэр байтугай тий ингээ 8 настай ахт нь 3 настай дүүгийн захиач ч юм уу тий. Хоёулыг нь хөтөлцүүлэл гараад тоглолцдог. Бас гараал ингээл маш олон гэдэг нийгмийн олон асуудлууд, аюулууд бол хүүхдэд занал хийлдэг учраас бүхэл цаг үед хүүхдэд айгу анхааралтай хандах хэрэгтэй. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Тэгэхээр хүүхд хаан тоглож гин, хинтээ тоглож гин, хүүхдэд ямар эрсдэл учирч болох уу, зам хөндлөн гарахад хүртэл хүүхд ямар аюул эрсдэлтэй учрах вэ гэдгийг эцэг аюул сайн тооцоолох хэрэгтэй л дээ. Тэгэхээр хүүхдэд байнга л анхаарал хандуул. Тэртээ тэргүй эцэгхийн хамгийн чухал үүрэг бол хүүхдийн аюулгүй байдлыг хангах штэ. Тэгэхээр бүхий л нөхцөлд хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр л анхаарах хэрэгтэй маа гэдгийг бид одоо энэ аянаар тэгээ бусад бас илэрхийлж байгаа мэдээллээр л хүрэх гэж зорж байгаа. Миний бодлоор бол нөх хүүхдийн эрх зөрчигдөн хүүхд гэмт хэрэгт холбогдно гэдэг бол яг хаа тусдаа ойлголт ч гэсэн хоорондоо холбоотой гэж би бодоод байгаа юм л да. Тэгээ яг одоо яг би бол ухамсартай бол ингэж бодож байна. Хүүхдтэй холбоотой хамгийн гол одоо чухал зүйл бол угаасаа эцэг болчиход байна л да тий. Тэгэхээр одоогийн байгаа нөхцөл байдал бол одоо би жишээлбэл эргэн тойронд байгаа өөрийнхөө энэ хаваар боломжтой айлын хүүхдүүдийг ч юм уу тий мэдээдэл тэрүүгээр чинь миний мэдгүй миний ерөөсө огточ үзээгүй асар олон газар байгаа шүү дээ тий. Тэр хүүхдүүд дотор бас ингээд эрхэн зөрчигж идэг янз бүрийн илдэг асуудалд орж идэг жоохон хүүхдүүд байдсан болов гэж би дотроо зүгээр айгу эмзэглэж явтیں۔ Тэгэхээр одоо юу гэдэм байгаа таны аяны өрөөнд ч гэдэм үү эцэгчүүдийг л ерөөсө хүмүүжүүлэх одоо 2000 оны хүн гэдэг чинь 26 хүрчихэж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр одоо гарч ирж байгаа залуучуудад л гол нэрдэн мэдлэгийг олгоод хүүхдтэй анхаарал халамжтай өөрөө чи тийм биш байж болно. Тэгтээ хүүхд чинь тийм байх ёсгүй гэдгийг ойлгуулах нэмэр чухал санагдаад. Яг үнэ. Одоо ингээ манай найзууд дотор ийм цагдаагийн ерөнхийдөө юм хуульч хүнж байна, прокурор хүн байна, шүүгч хүн байна гэ одоо миний маш эргэн тойрны хамгийн ойрын одоо карманы найзууд маань тэр салбарт ажилладаг хүмүүс байна. Олноороо байна. Тэгээ би гайхаад тий. Тэгээ ер нь ингээл яг бид чинь найзуудаараа ингээ сайхан суун ярина тий. Тэнгүүт нөгөө нэг ингээд хүн чи уусаа ажиллаад ярина шүү дээ. Тэр дотор чинь тэгэл байнгын байж байгаа юм чи. Тэнгүүт л бас жоохон хэцүү юм ярих үед байна. Тэгээ ингээд цагт хэр тэгээд хэвээр энэ ингээд яагаад гэл тэр ч одоо ингээд хүн ирээл өөрөөхөө болж бүтэхгүй юмтай ингээ ярина кейсүүд дээр ажиллана ч гэдэг юм. Тэгээ би асуудаг байхгүй юм. Тэгээ ингээд энергийн хувьд эн чинь ямар сони юм бэ тий. Та нар яг ингээд энэ ажлаа хийгээд яг юунаас нь кайф авч ажилт юм бэ? Одоо ингээд те ийм их хэрэгүүдтэй харилцлаа гэдэг яг юу нь гоё байдг юм бэ? Гэт би асуудаг байхгүй юу? Та хоёроос энийг асууж. Одоо жишээлбэл те та хоёр яагаад энэ мэрэгжлийг сонгов? Энэ мэрэгжлийн хэцүү зүйл нь юу вэ? Сайхан зүйл нь юу вэ? Энэ салбарт анханасаа дуртай байсан уу? Хүүхэд насны мөрөөдөл байсан уу гэдэг юм уу те? Жохон бах ч юм бол хүүхэд болгоно л цагдаа болно гэдэг гэсэн шүү дээ те. Яг тэрэн шиг одоо Дембегийн хувьд жишээлбэл багасаа цагдаа болно гэж мөрөддөг гэсэн үг. Ер нь бас цагдаа болно гэж яг баг бахтай хүүхдүүд чинь тоглолт шүү дээ тий. Тэгээд яг тэр утгаараа цагдаа болно гэж боддог байсан. Тэгээд яг нэг тийм яг өсвөр насны үедээ бол яг юу болохоо мэдэхгүй л явжсэн л та. Элсэлтийн ерхий шалгалт өгөхөөс өмнө гэдэг яг 10 жилд одоо яг юу болох хэвтэй юм бол ямар мэрэгжлийн эрхэм зөв сонгох хэвтэй юм болоо гэж байна. Тэгээ манай үеэл ахмаа цагдаа байсан. Үеэл ахыг харахад айгүй гоё. Дүрм товцтой бие айгүй гоё явж явдаг. Эмх зэгцтэй. Нэг тийм нэг зөвхөн Монгол эр хүний ийм шинжийг бүрдүүлсэн байхаас гадна айгүй гоё дүрм товцтой байхаар айгүй гоё харагддаг байсан. Тэгээ нэг тийм добри цаанаас айгүй гоё харагддаг байсан болохоор ер нь цагдаа багадаач гэсэн ер нь манай аав өөрөө их цагдаа хүнд их дуртай хүн байсан л та. Тэгээ аавынхаа энэ шиг дагаад ер нь тэгээ би өөрөө ч гэсэн юм цагдаа болох сонирхолтой байсан болохоор тэгээ цагдаа болсон. Тэгээд миний хувьд бол яг дотоод иргэн их сургуулийг төгссөн. Кибер гэмт хэрэг судлал аюул байдал тэгээд цагдаагийн ажил эрх зүй чиглэлээр төгссөн. Тэгээд өмнө нь Сүхбаатар дүүрэгт эсхийн байцаагчаар ажиллаж исэн. Тэгэхдээ бол тухайн нөгөө хороонд гарсан гэмт хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэх, үржин сэргийлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажлаа нэг оролцоод энэ хорооныхоо иргэдийг ер нь гэмт хэрэг зөрчлөөс үржин сэргийлээд ингээд ажиллаа явдаг. Одоо бол яг
хүчин сэргийлэх албанд хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцтэй ажиллаж байгаа. Тэгээд яг хуу залуу хүний хувьд бол яг ингээ хүмүүс ярьдэн штэ цагтаа завгүй гэртээ үзэгддгүү гээл те. Тэгээд одоо бол харьцангуй бас гайгүй штэ. Тэгээд давхар хажуугаар нь бас залуу өөрийгөө хөгжүүлэх боломж маа цагдаагийн байгууллагууд айгүй өргөн нээлттэй. Би жишээ саяхан график дизайнерын чиглэлээр диплом аваад одоо ингээ график дизайнер болсон байгаа. Цагдаагийнхаа хажуугаар. Тэгээд давхар бас YouTube суугаа хөгжүүлээд явдаг. Ер нь яг энэ чиглэлээр өөрөө айгүй сонирхолтой болохоор өөрийгөө давхар хөгжүүлээ явж байгаа. Тэгээд ер нь цагдаа болсонд айгүй дуртай байдаг та. Бахархдаг зүйлүүдийн маань нэг. Би болохоор Мигагаас асуух үнцэг надад айгүй сонирхолтой байна. Одоо цагдаа гэхэр хэдэн хувь нь эрэгтэй байдیں۔ Хэдэн хувь нь эмэгтэй байдیں ингээ бодохоор эмэгтэй нь бол нэлээдгүй бага хувийг эзэлж байгаа байна. Тэгэхээр энэ олон залуучуудтай хамтраад ажиллах сайхан байдгүй. Ер нь олон эрчүүдтэй ажиллах ямар вэ? Тийм тэглгүй яг хуу ер нь цагдаагийн байгууллагын 20 орчим хувь нь эмэгтэй албаагчтай. Яг хуу манай өрсөн сэргийлэх албаны хувьд бол одоо онцлогоороо эмэгтэйчүүд дийлэх олонх нь байдаг. Тийм үү. Олон эмэгтэйчүүд бас цагдаагийн байгууллагын нэгж дотроос хамгийн олон эмэгтэй албаагчтай манай бар өрсөн сэргийлэх алба баг. Гэхдээ яг гараалтай бусад ингээл манайч нөх хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцгээр ч гадагш их мэдээ бэлдэж авдаг. Одоо цагдаагийн эрүүгийн цагдаагийн албач мөрдөн бай цагаалбар очоод бол дандаа эрэгтэйчүүд те эрэгтэй албаагчтай. Тэр тэн дунд манай яг хуу эмэгтэй албаагчдыг иршүүд гээд байдаг л да. Нөгөө талаараа айгүй тийм нэг бие даасан юм жоон independent те. Тэгээд ийм төс тас ийм байдалтай байд юм болоо гэж би эмэгтэй албаагчтай хараад идэв. Тэгээд юунд ч нуурахгүй. Одоо жишээлбэл дотоод хэргийн их сургуульд сурж байгаа эмэгтэй албаагчдын эмэгтэй одоо сонсогчдын хувьд бол ингээл адилхан гүүгээл адилхан маш тактгүйгээл мөлхөөл тэгээд босоолгүйгээл төвхцээл те ингээд хизээч эмэгтэй гэдэг нэг хүйсийн даваа байдал ерөөсөө эдэлдэггүй те. Тэрнтэй адилхан цагдаагийн албанд ч гэсэн ингээд яг албаагчд маань эмэгтэй байлаа гэдээ ирт тарахгүй те. Эмэгтэй байлаа, хүүхдтэй байлаа гэдээ ирт тарахгүй ч гэдэг юм уу те. Адилхан л ажиллаа энэ, адилхан л хэрэгээ нугална, адилхан л ажиллаа нугална, ачааллаас нь үүрэлцэн ч гэдэг юм уу. Ийм онцлогуд бол байна л да. Тэгээд энэ албанд ажиллаж байгаа эмэгтэй албаагчдаар бол аюу сайн бахарах хэрэгтэй. Яа тэгэхээр ер нь бол эмэгтэй хүний хүчтэй. Тэгээд дээрээс нь эмэгтэй хүний уруу хааныг одоо маш сайн гаргадаг манай эмэгтэй албаагчд бол би бол аюу бахархдаг. Энэ албанд ажиллахын сайхан зүйл бол их маш олон байгаа. За, ерөнхийдөө жишээл Мигагийн хувьд сэтгүүлч мэрэгчлэр төгссөн үү? Цагдаагийн сэтгүүлч болсон ба шүү дээ. Тэгэхээр бас анхнаасаа цагдаа болно гэж мөрөөдөлтэй байсан уу? Ер нь яг цагдаа руу орох хамгийн гол түлхүүр юу байсан бэ? Би аюу сонирхолтой зам мөрөөр явж байгаа цагдаад орсон шүү дээ. Би ч сургуулаа төгсч бол Европт сургууль төгссөн гэл тэг ирээл арай өөр юм бодож явж исэн чинь миний нэг одоо яг рол моделаас нэг ихч маань цагдаагийн хурандаа, доогийн хурандаа гэдэг одоо манайхан бүгд мэдэн тэ. Ихчтэйг нэг хальт таарад тэгээ би ингээд сургууль соёлоо төгсөөд ирсэн ихчээ гэл ингээд ярьжсэн чинь манад хэвлэл мэдээлэл гэж байдаг шүү дээ. Миний дөө уулзаад үзээч гэнэ. Тэгээ хэвлэл мэдээллийн төвийн тухайн үеийн нэг Баатаргуу дарга дээр очсон чинь чи яг пошт сургууль төгссөн үү гэл төгссөн дарга гэдгсэн чинь за чи тэгвэл юу яана пошин цагдаа судлаад ирээ гэд. Тэгээд 10 удаас материал бэлтгэл. Би тэгээ пошин цагдаагийн одоо ямар бүтцтэй энэ тэр бүгдийг судлаад авчирж ирж байгаа юм л да. Чи тэ орох сонирхолтой байна уу гэл. Би бас сонирхол ороод үздэг ч юм билүү гэд. Тэгсэн чинь пош монгол хэлний хоёр орчуулга бүгдийг нь за энэ юу гэж гэл миний хэлийг шалгаад араас нь миний хувийн байдлыг шалгаад цагдаа чи аюу өндөр шалгууртай байна гэл би тухайдаг гарахад чи яг хэдүүлээ амьдардаг танаа ар гэрт чинь гэмтрэг зөрчилд холбогдсон хүн байдгүй танаа аав ээж чи ямар хуу зан төлөвтэй хүмүүс үү гэл. Би бүгдийг яриад хэлээл араас нь дахиад шалгалтанд оруулаад би чи одоо хууль хэрэгцээ шалгалт малгалт гээл бүгдийг нөгөө зүгээр сонирхож явж байгаа шүү дээ ороод үздэг ч юм билүү яадаг ч юм билээ гэд. Тэгсэн чинь араас нь дахиад дамжаа гээл цагдаач би баг цагдаагийн байгууллагад орох гэж 2-3 сар болоо. Тэгээд надад миний зүрхэнд буусан юм бол ямар өндөр шалгууртай юм бэ цагдаад орох чи ямар хэцүү юм бэ гэд. Тэгээд энэ олон шалгуурыг давсны дараа цагдааг би хайрлаад хүндлээд эхэлж байгаа. Энд чинь ийм чухал алба болохоор ийм чухал шалгалтууд авд юм байна да гэд. Тэгээд би өөрийн мэдлгүй одоо хүн надаас асуугаад би яг яаж явж байгаа цагдаад орсноо мэдэхгүй. Зүгээр өөрийн мэдлгүй ингээд шалгалт өгөх гэж явж байгаа л тэгээ ороод сүулдээ дурлаад хайрлаад. Тэгээ одоо би цагдаагийн албад бол үнэхээр хайртай. Яагаад тэгэхээр цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа бүх албаагч болгомоор сэтгэл зүйч шиг байдаг. Өөрийгөө ангаана, иргэдийг ангаана тий.
асуудалтай хүмүүс л мэдээж орж ирнэ шүү дээ тий. Тэр болгонд ямар хариулт өгөх үү? Тэр иргэнийг яаж тавьшруулах уу? Тэгээ яаж энэ асуудлыг шийдвэрлэж өгөх үү гэдэг. Тэгээ энэ болгон ч өөрөө депресст нь, стресст нь өөрийгөө хүртэл ингээ ангаагаа явж идэг ийм хүмүүс. Тэгээд яг нийгэмд бол одоо шүүмжлэх тохиолдлууд бол байдаг тий. Мэдээж уулын мод урттай богонтой 10,000 албаагч дунд мэдээж одоо ёс зүйн зөрчил гаргаж байгаа хүмүүс бол байгааг бол үгүйсэхгүй. Гэхдээ дийлэнх олон хувь 80-90% нь ажилдаа дуртай, ажилдаа хайртай хүмүүс байдаг. Шөнө өрөө 10-11 цаг. Манай урьдчилан сэргийлэх алба болж жишээлбэл 10-11 цагт л таардаг шүү дээ. Бид нар гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хийдэг. Гэтэл яг тэмцэж байгаа нэгжүүд бол бүр ингээд хонон унж ажилдаг, амралтын өдөр амардаг ажилдаг. Гэхдээ тийм шиг байна тий. Тэгвэл бид нар бүгдээрээ албандаа хайртай дуртай байдаг байхгүй. Хийж байгаа ажлынхаа тэг бодоодсэн чи хийж байгаа ажлынхаа одоо үн цэнийг л амарс ойлгох юм шүү. Энэ болгоно арталтаа үр дүнтэй дээ шүү дээ. Хин нэгний асуудлыг шийдвэрлээд өгдөг те. Гэмт хэрэг үйлцэн тохиолдолд бол хуулийн хариуцлага хүлээх нь зайлшгүй. Энэ бол одоо бүр зайлшгүй тохиолдол те. Гэтэл тэр одоо хин нэгэн үйлцэн этгээдэд хариуцлагыг оногдуулж байгаа тохиолдол хохирогчийн бас ингээ те зөрчигдсөн эрхийн сэргээгээд нь штэ. Тэгэхээр ууралж байгаа хүн байхад талархаж байгаа хүн байгаа байхгүй юу. Тэгэхээр мэдээч хин нэгнийг одоо хуулийн хариуцлагыг хүлээлгэсэн ч гэсэн түүний цаана зөрчигдөж байгаа хүний эрхийг хамгаалж чадлаа штэ тий. Би энэ хүнийг хамгааллаа штэ гэдэг чинь айгу баатарлаг мэдрэмж төрүүлж байгаа. Учираас энэ мэдрэмж ялангуяа эрэгтэй хүнд айгу кайф өгдөг байх л гэж би бодоод байгаа. Ер нь бол цагдаа одоогоос нэг 15 жилийн өмнө бол жоохон нэр муутай байсан. Би бол тэгж боддتي. Цагдаа гэхээр нэг юм одоо нэг жоохон одоо монголчин хэл ах бол да хит доод хатандаа хүртэл баригдсан. Тэгээл ингэдэг яасан ингээл цагдаагийн нэр нэг тийм сайн байгаагүй. Миний бодлоор. Харин сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагад боловсралтай хүмүүс ажилд зорж ажилдаг болж. За жишээлбэл Мига байна, Димбэ байна гэдэг юм тий. Тэгээ айгүй гоё залуучууд тий. Би ингээд тэнд сургуульд өсөж ирсэн. Би ийм хэлтэй ингэдэг. Миний аав ээж ийм яасан ийсэн. Тэгэд ер нь ингээ харах нэ одоо цагдаагийн шин одоо ажилчид одоо шин юу гэдэг лээ тэрийг шин 90 үе. Шин 90 үе биш ээ. Одоо шинээр орж байгаа ажилчид юу гэдэг лээ. Яг шин боловсон хүчин бол амар гоё шинжлэгдэж орж ийн тий. Би ер нь тэгж анзаараад байгаа. За одоо жоохон муухайгаар хэлэхэд бол тий нэг за тэгж хэлж бас арай болохгүй байна. Ер нь бол одоо ажиллаж байгаа боловсон хүчин бол өмнө ажиллаж байсан боловсон хүчнээс бүх зүйлээрээ амар гоё илүү байна гэж би зүгээр анзаараад байгаа. Энэ үнэн үү? Яг дотор нэг хүмүүсээ. За тэгэхээр цагдаагийн байгууллагын шинжилэл гэж бид нар одоо томоохон ажил арга хэмжээг бол хэрэгжүүлсэн л дээ. Тэгэхээр цагдаагийн байгууллага энэ цаг үед шал өөр тэ системтэй өөр бодлого төлөвлөлтөд явах хэрэгтэй байна гэдэг. Энэ шинжиллийн асуудал бол цагдаагийн бүхий л одоо нэгжид бол шингэж орсон. Түүний нэг нь боловсон хүчний асуудал те. Сонгон шалгаруулалт жишээлбэл зарлж байна. Өндөр шаардлага шалгуурыг тавьж иж цагдаагийн албаагч болж байгаа. Тэгэхээр чанартай боловсон хүчиндээс гарч ирж байна. Удирдах албан тушаалтныг жишээлбэл сонгон шалгаруулна. Удирдах албан тушаалт бүх зүйлээрээ төгс төгөлдөр байх хэрэгтэй. Зүгээр яриа л те би дарга болох гэсэн гэж ярьдаг нөхцөл байдал одоо өнгөрсөн. Одоо полиграфтай үннийг асууж полиграфийн шалгалтанд бие бэлтар эрүүл мэнд сэтгэл зүйн хувьд манлайллын ур чадвар хууль эрх зүйн хувьд гэл бүх зүйлээрээ төгс төгөлдөр ээж цагдаад өнөөдөр дарга болж байна л доо. Гэх мэтчлийн ийм олон шинжилгээ асуудлууд бол одоо боловсон хүчний хүний нөөцийн асуудал дээр болон бусад асуудал дээр бол гарч ирж байна. Энийгээ дагаад цагдаагийн байгууллагад орох сонирхолтой залуучуудын хүсэл сонирхол бол нэмэгдэж байна. Мундаг гадаадд сургууль соёл төгссөн те онцлог ур чадвартай хүмүүс бол цагдаагийн байгууллагад ажиллахыг бол сонгож орж ирж байгаа. Түүнийгээ дагаад яг одоо чин шударгаар шалгалт аваад чин шударгаар элсүүлэх юм нөхцөл боломжийг бас цагдаагийн байгууллага бүрдүүлж байна. Таны хэлж байгаа бол цагдаагийн байгууллагын шинэ 90 үе ирсэн үг гэвэл би бол хувьдаа бол би ирсэн гэж хардаг байхгүй. Манай албанд мөр зэрэгцэж байгаа залуучуудаа би бодно шүү дээ, тэ. Маш мундаг одоо Орос сургуульд төгсөн орос хэлтэй, унган орос хэлтэй охин байна. Солонгос сургуульд төгссөн 3-4 албаагч байна тий. Туркд сургуульд төгссөн гэл. Бид нар урьдсан сэргийлэх албагийн brainstorm хийнэ гэл. Бид нар чи өөрсдөө бас тэрхэн тэндээ цагдаагийн байгууллагын brainstorm хийж байгаа баг маг гэл.
цуглаал ингээд уулзалт хийгээл те ярилцгаад орон орны хил дээр мэдээлэл цуглуулад орж ирж байгаа байхгүй. Солонгосын жишээ бол юм байна гэл. Тэгвэл Туркийн жишээ юм байна, Америкийн жишээ юм байна, Оросын холбооны улсын жишээ юм, Украиний жишээ юм байна, Польшийн жишээ, Германы жишээ гэл ингээл 10-аад орны жишээ орж ирээд бид нар тэнд дундаас тэгвэл Монголын жишээ юм байж болох юм байна. Энийг шингээж, энийг нь контентээ ингэж нийлүүлэе гэж босгож ирдэг ч гэдэг юм уу те. Энэ бол зөвхөн манай жишээ байхгүй. Тэгтэл эрүүгийн цагдаагийн албан дээр бол одоо гадны зочид төлөөлөгчтэй Германаас хүн ирэхэд шууд герман хэлтэн гарч ирэл, англиас хэл шууд англи хэлтэн гарч ирээд синхро орчуулга хийгээл явж гин те. Ингээд харах нэ цагдаагийн байгууллага бол үнэхээр ингээд олон улсад гарцтай болсон юм байна даа л гэж би хараад байгаа. Залуучууд үнэхээр мундаг болж мундаг залуучууд цагдаагийн байгууллагад ажиллаж байна л гэж би ер нь дотор нь ажиллаж байгаа хүний хувьд бол тэгж хараад байгаа. Дембигийн өрөөл бас мундаг байна уу? Би бол ер нь сургуулаа төгсөөд удаагүй бол цагдаагийн бол 2 төсөлтэй ажиллаж байна. Тэгээд тэр тусмаа харин гоё юм шүү тэгвэл. Намайг яг анх дотоод иргэний сургуулийн эсэж байхад бол яг кибер гэмт хэрэг судал гэсэн яг юм шин одоо анги хууль зүйн сайдын тушаалаар яг бий болж ирсэн 3 дахь курст маань багт. Тэр анги руу бол одоо миний би болон одоо хэсэг сонсогчтой ингээд нэгдээд нэг анги болж исэн. Одоо яг ингээд тэр төгссөн жишээ нь ингээд ангийнхныг харангууд яг ингээд цахим залилантай тэмцэх газарт одоо ингээд ажиллаж байгаа хүмүүс байна, кибер дээр ажиллаж байгаа хүмүүс байна, эрэг мөрдөгч хийж байгаа хүмүүс байна. Миний хувьд жишээлбэл яг ингээд өөрийн жишээ нэг ур чадвараараа биний хувьд одоо YouTube сууг ажилладаг ийм хоолойтой. Тэгээ яг ингээд босод ийм сошиал платформуд хэрхэн ажилладаг алгоритм гэдэг арай ойлгоцсон. Яг энэ чиглэлээрээ ингээд ажиллаа явж байна. Тэгэхээр яг манай үеийнхэн бол илүү залуулаг, илүү нөгөө захим орчинд өссөн бас хүмүүс шүү дээ. Яг энэ генерашн Z гэж яриад байгаа хүмүүс ч юм бол. Яг манай үеийнхэн бол яг тийм залуучууд л байгаа. Захим орчинг ойлгодог. Одоо бүх юм захим дээр явдаг болсон шүү дээ. Захим орчинг ойлгодог. Захим орчны мэдлэгтэй, сошиал орчинд хэрхэн ажиллахаа мэддэг. Бүгдээрээ хэл устай, бүгд л гэсэн өөрийн хуу онцлогтой. Хамгийн гол нь нөгөө өөрийн сонирхлоо хөгжүүлж чаддаг, өөрийн сонирхлоо хайдгүй тийм хүмүүс байдаг. Тэр өөрийнхөө сонирхлыг өөрийн хийж байгаа ажилтныг хослуулж чаддаг. Тэгээ яг зүгээр миний зүгээр жишээ бол яг тийм л юм да. Өөрийнхөө сонирхлыг ажилтныг хослуулж чадсан. Миний одоо энэ бяцхан хоолой зүгээр энэ гэмт хэрэг зөрчөөс үржин сэргийлэх ажилд жоохон тус нэмэр болдог гэж бодохоор надад хувьд минь бас айгүй гоё байдаг байхгүй юу. Зүгээр миний нэг хоолой жишээ нөгөө нийслэл дээр явдаг гэж хэлсэн шүү дээ. Нийслэлийн хот бол дүүрэг болгонд ингээ явж байгаа. Тэгэхэд тэр хоолойг сонссон нэрэл дотроо хүчнэр уцаа яалаа гэд бодож байгаа маань миний хувьд бол айгүй гоё байхгүй юу. Би уцаа яалаа энэ тэрийг аль шалгаал нэрээ энэ автобус олон хүнтэй газар явж байхдаа юм алчихгүй тэгээ сэрэмжүүлж байгаа нь надад өөрөө айгүй гоё авчоо энэ цагдаад ажиллаж байгаа тэр дундаа өрчин сэргийлэх албанд ажиллаж байгаараа бас нэг барах сэтэл болдог та. Тэгээ одоо ингээ боловсон хүчин ингээ нүдэн дээр айгүй гоё болж байгаа нь надад хүртэл одоо эргэн үеийн өөс мэдэгдэж байгаа байхгүй. Би ч тэгтээ яг бас подкастаараа цагдаагийн байгууллагатай хамтраад маш олон подкастуудыг хамтарч хийсэн. Тэгээ тэндээс бас одоо иргэд маань үзэж байгаа үзэгчдээ бас айгүй олон хэрэгтэй мэдээллүүдийг авсан болов уу гэж би бас боддتي. Тэгээд бас яг энийгээ дагаад одоо биднэрт маш чухал анхаарах хэрэгтэй хэд хэдэн салбарууд байгаа. Ялангуяа хүний нөөц тал дээр тий бид нэр эмч цагдаа багш гурван анхаарах цаг болцсон. Ялангуяа мөнгө санхүүгээвд гэж би боддتي. Тийм учраас одоо боловсон хүчин ийм гоё болж байгаа юм чинь бас манай тогтолцоо маань ч гэсэндээ үүнийгээ дагаад гоё дэмжээсэй гэж би эргэн үнийх хувьд боддتي. Тий би бол тэгтээ би өөрөө үзийг л хэлж байгаа шүү тий. Тийм учраас энэ тогтолцоо маань угаасаа сайжирж байгаа гэж бодож байна. Тэгээ юугүй одоо эрдэм мэдлэггүй хүн орж ирээд байгаа биш. Боловсон хүчин ингэж гоё сайжирж байгаад тэрийгээ дагаад улам илүү гоё болж байгаа. Тэгээд бүр илүү гоё болоосаа гэж би зүрх хүсдэг. Тийм байд шүү. Тэгээд бас яг бид бүхний төлөө ажиллах мэрэгжлийг сонгож бид бүхний төлөө ажиллаж байгаа та хоёрт бас маш их баярлалаа. Тэгээ яг энэ салбарт ажиллана гэдэг чинь одоо бүхний тэмдлэл ажиллаж байна гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ тий. Тэгэхээр яг энэ салбарыг бас сонгож орсонд би одоо Санж Сүрэн гэдэг хүний хувьд та хоёрт бас баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. Тий. За тэгээ ерөнхий подкаст миний хүрээд өндөрлөгтөл рүү орж байна. Тэгээд хэдүүлээ өнөөдөр бас аяны өрөөндч тэр за тэгээд цагдаагийн мэрэгжлийг сонгосон хувийнхээ хувьд ч тэр сайхан ярилцлага хийж чадсан болов уу гэж найдаж байна. Миний асуугаагүй та бүхний хэлхийг хүссэн зүйл бий юу? За байхгүй тий. Бүгдийг л ярьлаа тий. Subscribe дараарай. Лайк, шеэр хийгээд. За тэгээд
подкаст энэ хүрээ өндөрлөж байна. Тэгээд зочдоо дахин танилцуулъя. Тэгээд өнөөдөр бол Мягмар Сүрэн Дэмбэрэлд одоо Минсү хүрэлцэж ирсэн байлаа. Тэгээд хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд зочдоо цааш тий ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Маш олон хүмүүсийн асуудлыг шийдэж, маш олон хүмүүсийг саад бэрхшээлээс нь гой гаргаж өгөөрэй гэж хүсэж байна. Тэгээд өөртөө өсөх хамгийн сайн бүхнийг сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. За баярлалаа үзэгчтэй. Powered by Airplane ирэх дугаараар иргэд уулзцгаая. Баярлалаа. Powered by Airplane. Айлын хөгжиж